Монгол Улсын ерөнхийлөгч ивэлдор зохион байгуулагдаж байгаа нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын үндэсний авах шалгаруулах DroneCon 2026 тэмцээн болж өнгөрлөө. Энэхүү тэмцээн нь дроны спорт, инженерчлэл, роботик болон инновацийн хөгжлийг дэмжсэн үндэсний хэмжээний томоохон технологийн үйл ажиллагаа болж байгаагаар онцлогтой байна. За харин DroneCon 2026 олон улсын тэмцээнийг 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд батлан хамгаалах болон зэвсэг түвшний удирдлагууд салбарын төлөөлөл оролцож, дэвшилтэт технологийн хөгжлийг дэмжих, залуу үеийн инженер, техникийн ур чадварыг нэмэгдүүлэхийн чухлыг онцоллоо. Энэ удаагийн тэмцээнд орон даяар 600 гаруй баг тамирчин оролцож байгаа бөгөөд хурд ур чадвар нислэгийн наривчлал, инженерчлэлийн шийдлээрээ өрсөлдөж байна. Технологийн дэвшлийн нэг шинэ чиг хандлагыг тодорхойлж байгаад тээвэр, аялал жуулчлал, аюулгүй байдал, эдийн засаг, эрүүл мэнд гэх бүхэл салбарт нэвтэрж байгаа. За Батлан хамгаалалт салбарын хувьд бол дэлхийн цэрэг дааны хувьсэл өөрчлөл, батлан хамгаалах үйлдвэрлэлд гарч байгаа технологийн шинжлэлийг дагуу өөрийн гэсэн дорооны үйлдвэрлэлийг хөгжүүлэх. За батлан хамгаалах салбарт хүний нөөцийн хувьд дорооны үйлдвэрлэл технологийн, дорооны цэргийн, дорооны анги салбарын гэсэн төвшөнд бодлогын зорилтууд төвшүүлээд хэрэгжиж байгаа. Ингэснээр батлан хамгаалалт төдөөгүй хил хамгаалах, байгаль орчныг хамгаалах, гамшигтай тэмцэх салбарт хүний амь нас эрүүл мэндэд өндөр эрсдэл бүхий орчинд дорооны хэрэглээг нэвтрүүлэх замаар аль багжтайгаа амь нас эрүүл мэндийг хамгаалах, яаралтай эрен хайх, аврах, хор охирлыг бууруулах энэ арга ажиллагаанд орчин үеийн технологийн нэвтрүүлэх том алхам болж байгаа. Мөн оролцогчид нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн програмчлал, удирдлагын систем, техник хангамжийн шийдлүүдэд танилцуулж, орчин үеийн технологийн шин шийдлүүдийг боддоор туршин өрсөлдөж байгаагаар онцлог юм а. Тэмцээн зөвхөн спортын өрсөлдөөнөөс гадна хүүхэд залуучуудын техник, технологи, роботик, инновацийн сонирхлыг нэмэгдүүлэх, бүтээл сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэж байна. Тэгэл эрүүл мэндийн салбар гэл оролцохгүй салбар байхгүй болчиход байна. Тэгээд бүх салбарт жигд хөгжиж байгаа учраас бас энэ дээр бас Монгол улсын хувьд ч гэсэн яг энэ дорооны салбарыг хөгжүүлэхэд бол энэ тэмцээн бол маш чухал үүрэгтэй ингэж харж байгаа. Тий яаралтайгаар нөгөө цус цөөх тийм ээ. Монголд бол цус цөөгөөд байгаа юм жишээ бол зөндөө байгаа шүү дээ. Бид нар дорооноор ингэж байгаа. Дээрээс нь нөгөө донорыг идэрхтнийг хурдтай шилжүүлэх зөөх гэл энэ чиглэлд бол дорооныг бол олон улсад бол маш их ашиглаж байна. За тэгээд яаралтай үеийн эм хангамны нийлүүлэлт сэлбэлтгээд бүх юмнууд дээр бол энэ дорооны энэ хэрэглээг бол жишээлбэл эрүүл мэндийн салбарт бол маш өргөн ашиглаад эхэлсэн байна. Цаашлаад олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулах арга хэмжээ гэж зохион байгуулагчид үзэж байна. DroneCon 2026 тэмцээн хэд хэдэн төрлөөр үргэлжлэх бөгөөд шилдэг баг тамирчид үндэсний аваргын төлөө өрсөлдөхийн зэрэгцээ дроны технологийн хөгжлийн шин төвшнийг тодорхойлох юм а.